Дөрж минь. Чи ухаантай хүн. Намайг ойлгооч. Би одоо чам танаас өнгөрсөн. Харин ч зовлон болно. Урд би чамайг хараад сэтгэл минь хөөрч нар маань гарах шиг болдог байсан. Одоо бол уурч. Бохомдох болж. Энэ хэдэн хүүхэд ч гэсэн. Сэтгэлээ маань байсхаа болж. Ингэж хоёр үндэ зовлон болж амьдрах хэрэг байна уу да? Чи бид нарыг өөрийгөө хайрласангүй гэж байна. Ингэж ярихын оронд бид нарыг хайрлах тухай бодож болсонгүй юу? Дөржим. Надад одоо бодох чадлаа. Юу ч болсон хамаагүй би хорлоотой суун. Би ингэж шийдсэн. Эхлээд нэг ийм ойлголт бүгдээр авъя. Бид амьдралын тухай ярьж байгаа. Гэр бүлийн шалалттай холбоотой амьдралын ядармаг л яриад байгаа шүү дээ. Өөр биш. Үйлийн үр хэцүү ч юм да. Яалтай ч юм бидээ гэдэг юм хүний амьдрал байж болохгүй юу? Тийм хүсэл хэсэл. Хантай чиний харцанд багтаад ханилахгүй байхад яа их вдэ. Амьдын хорвоод бивнээ зүүдэлжил болоод байгаа гэж бовгол хавсрын шүлэг байдаг. Хорвоод ийм хэслэн байх уу? Энэ сая үзүүлсэн төрсний эхний хэсэг дээр ярьж штэ. Нэг энэ яагаад гэвэл киног нь үзээд би бодож ирсэн. Жүжигэн дээр байдгүй юм. Аюугүй зөв хийсэн байхгүй. Нямгаваа тий балжин байгаа тэр гоё хийсэн. Яг хүнд их ойрхон болгосон. Нэрэж би эндээ ямар ч хэцүү юм дээ гэж бодохоор энийг тавьж өгөхгүйгээр салалтыг хийхээр өсрээд байсан. Нэрэж бас хүндийн зовлон байж болох тоо. Тэрнийг төвчиж гарах уу явах уу гэдэг л юм л байна л да. Тэгэхээр ийм үйлийн үр гэж ярьдаг ардын дууд ч байдаг шүү дээ. Хүндрэлтийн мөнгө шийдвэр шүү дээ. Одоо жишээлбэл секс бэлгийн амьдралгүй байтал 20 30 жилээр амьдарч байгаа эрэгтэй ч хүн байж байна. Эсэргээр суунга болчихсон тэрэгэн цэр дээр нөхрөө асраад 40 жил өөрийгөө золиослцсан эмэгтэй ч бас байж байна. Ялгаагүй ахгүй энийг өнцг нь биш. Зөвхөн эрэгтэй хүн тэгээд байгаа юм биш. Энэ кинон дээр гаргаж байгаа дүр нь болохоор маш сул дорой 5 хүүхдээ харахгүй штэ. Сул дорой сэтгэл зүйн хувьд, өвөг дээдсийн хувьд, удам судрын хувьд ч байдаг юм уу? Тийм ээ, үүлийн өрмөрөнч байдаг юм уу? Юу байдгийг харагддаггүй бүх юм нийлээд энэ хүний хувьд хүн чанаргүй, хүмүүс чанаргүй. Тэгээд өөрийнхөө бүтээсэн, өөрийнхөө үр хүүхэд гэж өөрийнхөө ирээдүгээс зүхтаж явж гэн. Магадгүй энэ хаа нэгэн газар очиод хад мөргөн, ангал руу нисэн гэдэг ийм дохио энд хүмүүст өгнө өгөх гэж энийг яг хийж байгаа байх гэж би лав тэгэж бод. Яг ийм тохиолдолд бол ер нь яа, 5 хүүхэдтэй ч байсан хаяад явж гэрээсээ явж мэдх юм шиг хүртэл тийм юм хийсэн деталь байхгүй. Тэ? Тэгвэл хүн бас нэрээс бас ингэж болно шүү гэж. Тийм ээ? Муу юм хийгээгүйсэн чи хаяа явж болно гэдэг. Зүгээр ер нь тийм хүний мөнгө юмыг би ярих гэдэг юм л да. Дагвар хөөхтэй хүн. Ойлгож байна? Хүнтэй суугаад дагвар хөөхтэй хүн. Тэгээд тэр аюу сайн хүн харахад аюу сайн амьдрдаг. Сүлдээ сууж л дээ. Би болсон явдал яриад шүү дээ. Тэгсэн нэг хүн дагвар хөөхтэй айлгаас октодоо овон дээгүүр буудна гэд давхсан юм. Болсон явдал байхгүй. Тэ? Тэгээд хүмүүс ямар муухай байна нөгөө сосоо хүнийхээ хүүхдийг буудна гэд согтоо илжсэн гэлээ хуу хаа гэж тэгж яахгүй юу? Тэгэхэд дагвар хүүхдтэй хүнтэй суусан эрэгтэй хүн шүү дээ. Яг тэрэн шиг буудъя гэж бодохгүй ч асал тийм бодогдохын шүүг надад ярьж ирсэн шүү дээ. Зовлон тий? Хүний хүн байдаг шүү дээ. Салалт. За шагдрын салалттай үл. Ойдоо. За хэдэн жилийн өмнө гарын 5 хурганы шагдрыг ганцаардаа сүлээсэн тэмдэглэлгээд
фэйсбүүк та нэг нэлээд урт юм бичсэн. Тэгээ за одоо ч одоо хүүхнүүд алуулах байх таа л гэсэн. Тэгсэн чинь 20-30 мянган хүн үзээд Макяга тэгээд ерөөсөн эсэргүүцсэн эмэгтэй гарч ирээгүй. Маш зөв гаргаж ирсэн байна. Ерөөсөн бас эмэгтэй залдаа байсан байна гэд. Тэгээд энэ Нямгаа бахын би дараагийн 100-д эргэж ирнэ гэд Нямгаа бахын ном гаргасан. Дараах нь. Тэгсэн чинь Нямгаа бах тэр цахимаас миний юуг олсон юм байна. Тэгээд маш гоё бичсэн, маш таалагдлаа гэд энэ номонд оруулсан тий. Гэхдээ түрүү та хэлсэн ш танк. Тохиол гэд анхны юм дээр тий. Тэр чин тохиол биш. Яагаад гэвэл өмнө дэвсгэр байсан. Одоо нөгөө шагдрын чинь одоо ямар бас гэр ихнэр нь хүндлэхгүй түрүүхийн хэлээс сая баяр сайхан. Одоо ингээд кино манай үзэхтэл уугүй ингээд ер нь тийм нэг хүндлэл байхгүй болцсон нэгдүгээр. Хоёрдугаар 5 хүүхдийн төрүүлээд нэлээ удацсан одоо бас уйдцсан тийм ээ. Жохон уйдчихсан ингээд тийм байх үед дэвсгэр байгаа тэр. Тэгээ ингэж байтал нөгөө машин дотор нөгөө хүүхэд нь тэр нэг гой хүүхэн суугаад явдаг. Гэртээ ордог юм. Аав нь нас барцсан штэ гэж хэлдэг штэ. Манай тэр найз нь тий. Тэр чин айхтар шагдар том мессеж жоохгүй. Ийм гой хүүхэн нөхөргүй тий. Тэгээ нэг тэнд байгаа авгаагаас жоохон уйдцсан байж байдаг. Бас жоохон авгаан бас тийм нэг жоохон юм хомд орлогчдгүй тийм жоохон бүрэг ном. Тэгээ ингэ чин өстой тэрэн дээр л өстой жинхэнэ гэрт нь ороод тэгж байгаа байхгүй. Тэр чин тохиол биш шалтгаан бичиж байгаа байхгүй тэр чин. Тэрээ зүгээр л нэг одоо нэг гэрт нэг гой хүүхэндээ тааралдаад гэрт нь орвол тэгэл ингээд дурлцж байгаа юм биш шүү дээ тий. Аймаар өмнө дэвсгэр яваад байгаа байхгүй тэр чинь. Ингэж хуураад 10 жил явсаар салсан дээр юм биш үү тэгвэл. Гэж бас гаргаж болно шүү тийм үү? Цаана хуураад яваад. Уухай байхгүй тэгэл юм яваад байдаг ирээд аваагаа унсаад тий. Улам зовлонгоо. Тэгээд тэгэхээр энэ өнгөнөөс бид нар шагдар гэдэг дээр яриаг үл энэ өнгөнөөс тэгвэл яг юм шиг бас харагдав. эргэн шиг яваадлаа үз. Би бол одоо анханасаа эхлээл энийг үзээд бүгд мэдж байгаа юм чинь сүүлдээ одоо гүр базрахч хэллээ. Энэ кино биш ээ. Гол нь энд гарч байгаа сэдвийг энэ тохиолдлуудыг л яриа гэсэн. Наад бол одоо энэ шагдар хорлоо энэ хин эднэрийн юм бол надад ерөөсөө сонирн биш болцсон. Яагаад тэгэхээр би энэ жүжигээ чи өөрөө яг одоо тэр 60-ийн донд бичигдсэн одоо социалист нийгэм энэ хүүхдүүдийг хүн болгодог юм а гэдэг энэ үзэл сурталын юмыг бүр 100 өөрчилж мюзикл цомнол болгоод тэгээд би эхнэрийн ч өхүүлээгүй эцэг нь буцаад гэрдээ ирж байгаагаар би энэ зохиолыг эргүүлсэн. Шагдрыг гол дүр болгоод бүх юмдаар би шагдрыг зөвтгөж энэ мюзиклийг бичсэн. Тэгээд ингээд би одоо шилдэг бүтээл наадмын гран приг авлаа. Гигэ муза наадмаас одоо Монголын театрт шинжилсэн шинэ ирэл цомыг авлаа. Зөндөө шагнал авсан. Тэгэхээр би энийг бол нэг ярмааргүй яг зохиол мохиол юм. Тэгээ зүгээр энэ шагдрын энэ хоёрын явдал нэг 5 хүүхдээ салаад ингэх юу ч байхгүй юу. Жишээлбэл би эхнэрээсээ салцсан. Гэхдээ би хүүхдүүдэд хаяаг байхгүй юу. Би хүүхдүүд дээр өөр дээр аваад би хүүхдүүдэд одоо өөрөө өсөж байгаа юм байхгүй юу. Өргөдлөхөөс эцэг байхгүй юу. Манай эхнэр бол салцсан сайхан шоудаад хүнтэй суугаад гоё явж байгаа. Тэр хамаахгүй байхгүй юу. Эцсийн эцэд бид нэг газар шүүгдэлтэл бид үнэн байх хэрэгтэй. За энийг энээс илүү амар юмнууд байна. Гэхдээ би тэрийг ерөөсөө буруутгахгүй. Жишээлбэл аав нь өөрөөсөө 20 эд дүүтэй хүүгийнхаа үеийн эмэгтэй хүнтэй сууж байгаа. Тэгэд нас орангууд тэр чи хойд ээж нь шүү дээ тий. Хойд ээжтэйгээ суудсан гоё амьдарч байгаа хүн байна. Дүүн хүнтэй амьдарч байгаа шоронд орсон ахын зөрөөд шоронгоос гарч ирээд дүүгийнхаа эхнэртэй хүүхдээ гоё амьдарч байгаа гэр бүл байна. Энийг бид нар буруу гэж болохгүй байхгүй юу? Энэ үүлийн үр байж болно тий. Өмнөх насны төлөөс байж болно. Үнэхээр шатаад хайрлаад дурлцсан юмыг яах юм? Бид нар энийг яриад яах юм? Тийм үү? Ээж нь архинд ороод үхээд тэ том дагвар охинтой тэгээд дагвар охинтойгоо суугаад хүүхд гаргацсан гоё амьдарч байгаа хойд эцэг байна. Энэ мах цусны хүмүүс биш байхгүй юу? Огт хамаагүй хүмүүс шүү дээ. Ээж нь хайрлсан, ээж нь арх ууж байгаад ослт орж өгсөн. Тэ? Тэгээ одоо охиныг хайрлаад ингэ явж байгаа. Зөндөө гэр бүл байна. Энэ 5 хүүхдээ салах юу ч биш. Тэгэхээр энэ байна шүү дээ. Бид нар энийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Тэгэхээр явахдаа нэг манай Монголд явж байгаа процессууд дандаа шинжлэх ухааныг ингэж ийдэг байхгүй юу? Одоо бидний нийгмийн амьдрал бүх юм ингэж шинжлэх ухаанаас салаад идэг. Гэтэл бусад орнууд болохоор ч юм уу шинжлэх ухааныг хүнийтэй хүндэтгээд хүлээн зөвшөөрөөд амьдралдаа хэрэгжүүлээ яваад идэг. Шинжлэх ухааны үндстэйгээр бас нэг хандуул ус зүгээр байгаа юм л тийм. За жишээл одоо энэ нэг юм процесс явуулчлаа.
Тэнгүүт би болохоор ч юм бол энэ асуудлыг бол тийм сэтгэл хөдлөлийн үүднээс биш. За ер нь бол логик сэтгэлээр хандах юм бол тэнд юу болж байгааг тайлбарламаар санагдаад байгаа байхгүй юу? За нэгдүгээрт ерөнхийдөө бол эрэгтэй хүн гэдэг маань өөрөө байглаасаа альфа эрэгчин байхгүй юу? Альфа эрэгчин гэдэг маань нөгөө түрүүн ярьсан тестостерон давар давангаасан. Одоо үрхийн тэргүүн гэж нэрлээд нь өөр л тэр маань тэргүүлэгч, манлайлагч байглаас тийм. Өөрөөр л тэрийг л монголчууд юу гэж нэрлэдэг гэхээр амтан дээр бол азар гэж нэрлэдэг. Тэ азарган чун, азарган тэхэ, азарг гэл. За тэр маань одоо байглаасаа яадаг амьтан бэ гэхээр өөрийн сүрэг үүсгдэг, өөрийнхөө сүргийг хамгаалдаг тийм амтан байгаа. Тэгтэл биднес бол ерөөхдөө ялгаа байхгүй байгалийн бодгал. Тэгэхээр биднес байгалийн бодгалаар яадаг вэ гэхээр өөрийн гэсэн сүргийг үүсгээд өөрийнх нь гэсэн газар нутгийг хамгаалах тийм инстинкттэй ажиллаж байдаг. Жишээл нохоо гэлч энд гүшээгээд өөрийнх нь газар нутгийг тэмдэглээд хамгаалах гэдэг. Эрэгтэй хүний үндсэн зан чанар ер нь яг тийм л байхгүй юу? Яг бодит байдал дээр бол зүгээр л манлайлагч нар. Тэгээд өөрийнх нь сүргийг үүсгдэг. Жишээл өөрийнхөө эхнэрийг авна. Эхнэр авна гэж ярьдаг. Тэгээ хүүхдүүдтэй болно. Тэгээ ерөөхдөө бол ингээд ч цаансаар болоход өөрийнхөө мэдлийн ач зээнэргээ ингээд доороо байлгаж ингээд өөнөр ингээд сууждаг. Тэ? Тэнд нэг тэргүүн байгаад байна шүү дээ. Тэгтэл ерөөхдөө бол одоо энэ кинон дээр харахаар ч юм бол тэр өөрийнхөө сүргээс салаад нэг өөр сүрэг рүү нэг нөхөр очиж байгаа байхгүй юу? Байгалийн үүднээс харах юм бол одоо нэг азарган чон өөр сүрэг рүү тэгж очихгүй. Өөрийнх нь сүргийг л ерөөс хамгаалж байгаа. Үхэн хатан хамгаалдаг. Тэгэхээр энэ ерөөхдөө бол нөгөө альфа эрхчин биш байгаа байхгүй юу? Нөгөө байгаль дээр болохоор ч юм бол ийм гологдмол нэг чон мон байдаг ганцаараа явждаг. Нэг тийм ерөөхдөө байгалийн бодгол харагдаад байгаа. Тэр маань болохоор ч юм бол ингээ бусдын имийг хулгайлж ингэж амьдрах гэдэг. Тэгэхээр ерөөхдөө бол энэ дэр чинь одоо энэ хүмүүс маань яагаад өөрийн тийм үндсэн байгалийн шин чанар болох тестостеронлог эрэгтэй хүний шин чанар байхгүй нэ гэж харагдаад байгаа байхгүй юу? Ер нь бол одоо эрүүл эрэгтэй хүн бол энэ үхэн хатан 5 хүүхдэд хамгаална. Яг бол тэр байгалийн инстинкт байхгүй. Тэгтэл энэ хүн дээр болохоор сая тэр инстинкт нь харагдахгүй байдаг. Одоо энэ эмч залуу маш зөв ярьж байгаа байхгүй юу? 1 2 3 4 гэсэн дараал байдаг болохоос 1 1 1 1 гэсэн дараал байхгүй. Тэгэхээр энэ хорвоо ертөнцийн хамгийн одоо 1 гэсэн номер дээр эр хүүс байх хэвээр. Эр хүүс тэнгэртэй зүйрлэгддэг. Эмэгтэй хүүс газар үржүүлдэг, ногоо цагаа жимс гэн үр хүүхэд тийм ээ. Тэр байгалийн байх хэвээр хууль зохилдлого, шинжлэх ухааны үндсэлтэйгээр л устдаж өгөө болж байгааг нь нэг илэрлэл нь энд явж байгаа байхгүй. Хийзээч өөрөөсөө зүхтж байгаа 4 хүүгээрээ төрүүлээд өөрөөсөө өөр омог руу жишээлбэл дайны үед иймэрхүү зүйлийг шууд буудаа хорох хэрэгтэй байхгүй юу? Одоо энэ шагдрыг бол шууд буудах хэрэгтэй. Зөв бурууг нь дүгнэх биш. Одоо ингээд кинон дэр бол юм штэ. Би бол тэгж ойлгосон. Нэгэнтээ одоо ингээд сэтгэл нь хөрцөн тохиолдолд 5 хүүхдийг хайж аваад болох уу? Ийм тохиолдол амьдрал дээр байх уу? Энэ яаж байгаа юм? Та нар зөвшөөрч гинүү л гэж асуусан. Тий. Тэгэхээр салцсан байхад үрдийн зовлон байна гэдгийг бас эргээд та хэлсэн байхгүй юу? Тэр бол инээжсэн нэг үүлийн үрээрээ нэг ч инээжсэн тохиолдол байсан. Би энэ ингээд өөр яж байгаа чинь зүрхэн хүүхдүүд дээр байгаа шүү дээ. Хүүхдүүдэд хайрлахгүй байхгүй шүү дээ. Тэр эргэж нийлэхгүй. Тэр цогцолмоогийн хүүхэд хамгаална шүү дээ. Хамгаална шүү дээ. Тэгтээ яг өөр эмэгч. Иймэрхүү тохиолдолтой гэр бүлийн зөвлөгөөнүүд асар их орж ирдэг. Тэгтээ 70 80 нас 90 нас хүрээд ирэхдээ эргээд тэр хүмүүс хүүхдүүд нь одоо аавыгаа үзэж чадахгүй байсан 40 50 жилээр аавыгаа үзэж чадахгүй орж гарахгүй хаана байгаа нь хамаагүй гэж явж исэн хүүхдүүд нь эцгийгээ ирж хайдаг. Та инглиш шүү дээ. Сая ингээ эмчилээ, та чиллээ ингээд сүргийн манлаа гэд ингээ явна шүү дээ. Тэ ингээ ингэх ёстой юмстай гэд ингээд шинжлэх ухаан. Энэ бол зөв. Монголчууд шинжлэх ухаан биш тэр тэгсэн гинлээ. Энэ ингэдэг гинлээ гэж дандаа ингэж явдаг. Шинжлэх ухаанаас амар хол явдаг. Тийм тэрэн дээр бол би өстой 100% санагдаж байна. За жишээлбэл би түрүү ярьсан. Дүү нэг их нэртэй байжгаад хэрэгт орсон чинь ах нь дүүгийнхээ их нэртэй суугаад ингээ хүүхд гараа сайхан амьдарч байна. Энэ буруу юу? Ичгүр сонжуургүй нийгэм дотор амьдарч ийн гэдгээ тэр мэдэхгүй байгаа байхгүй юу? Яагаад? Ганцаараа хар гариг дээр тэр хоёр амьдрах байгаа бол өмнөх хараа тэр дүүн тэр хүнийг ингээд арх уугаа жоохон дарамтлаа зовоодаг ах нь хажуугаас нь эхнэрийн дандаа өрөвддөг байжгаад шоронд олон жилийн ял авангуут нь одоо өөр хүний одоо хүнтэй суулгаж дүүгийнхээ хүүхдийг хойд эцгийн гар харуулж яснаас гээд бие биендээ амар дурлаа суудсан байвал энэ буруу юм.
Дүүгээсээ урвсан асуудал гараад байгаа байхгүй. Тэр сул дараа үнэлж байна. Өөр газраас ихнэр авах болохоор дүүгийнхээ ихнэрийг авна гэдэг чи одоо юу гэсэн үг? Ерөнхийдөө бол дүүтэй суудсан гэдэг чинь Улхан бэрийн хүн зовно. сүргийн гишүүн болцсон байхгүй юу? Үндсэндээ өрөвдөд авах. Тэгэхээр ерөнхийдөө тэр сүргийн гишүүнж хүлээж аваад буцаад хамгаалаад байгаа инстинкт юм. Дүүн бол ахаа баярлалаа танд гэдэг байгаа шүү дээ. Баярлалаа гэсэн юм уу дүүн? Тий. Тэгвэл таарсан дүүрсэн хүмүүс байгаа юм шүү. Тэр бол ичгүй сонжгүй. Ичгүй сонжгүй биш шүү дээ. Энэ чинь хувь тавилан, энэ чинь амьдрал шүү дээ. Энэ бол одоо мунхаг харанхуй боловсрал байхгүй хүмүүсийн шийдвэр ухаанч биш хүмүүсийн амьдралыг шийдэж байгаа арга хэлбэр. Аав нь залуухан ихнэр авцсан. Өөрөөс нь ганц хоёрхан ихч Тэр бас хүүхдээсэн. ичгүй сонжгүй. Хүүхдтэйгээ сууж яана л Тэгээд гэсэн байхгүй юу? одоо хойд ээж нь айгүй их дарамталдаг байсан. Хойд ээжийг өмөрөд автагаа мууддаг байсан. Ингэж яагаад хараа энэ бүхтүүд таныг ойлгож байна. Энэ бүх зүйлүүд тэртээ тэргүй болоод зогцоод тэр тухайн тохиолдолтой гоё байгаа. Энэ юунаас болсон? Зовлонгоос салахын тулд буруу үйлдэлүүд хийсэн асуудлууд. Туйлын амар амгалан тайван байгаа газар ийм зүйлүүд яригдахгүй байхгүй юу? Ийм зүйлүүд яригдахгүй. Энэ Монголын нийгмийн грекийн бурхдууд ч хоорондоо дайтаа суугаад, үеэлүү суугаад хоорондоо суугаад зэг л явдаг шүү. Яг маргач чи хэлж байгаа язгуурын ухыг Бурхдууд нь үргэлж үнэхээр юм бас тийм байхгүй. Зовлонгоос салахын шалтгаан бол Монгол эрэгтэй хүнд хүчндүрсэн эмэгтэй хүн гадаад хүнтэй суухыг илүүд үзнэ. Тэгээд тэрийг шүүгээд яах юм бид нар? Монгол эрэгтэй хүн тэр хүүхнийг 18 өстой багтанд хүчндсэн учраас тэр хүүхэн гадаад эрийг нэгдүгээр тооцоод энэ үндэстэн хайж явахаас өөр аргагүй байдал. За баярлалаа. Их гоё байна. Тэгээ яагаад гэвэл биш дээ энэ манай нэвтрүүлгийн нэг онцлог бий. Бид нар бол яг фэйсбүүкийн сэтгэлгээгээр яриаггүй. Тэр тэгж гинэ тэрээс одоо тэнтэй суулж гинэ гээгүй. Энэ сэдвийг ганцхан юу гэвэл амьдралаа гэж бодоход л байна. Дараагийнхаа сэдвээр оръё. За манай үзэгчид энэ кино бүгдээрээ мэднэ, бид нар сайн мэднэ. Энэ сая нэг гэрийн оршуулгын хэсгийн тэр сцен бол маш сайн сцен. Миний хувьд бол найрвал гişийн шийдэл, зураг авалт айгүй гайхамшигтай хийсэн. Ямгаа балжинамгаа гайхамшигтай хийсэн. Тэр энд нэг юм харагдаад байдیں۔ Зовлон эзэнгүйднэ гэж байдаг юм байна. Юмд. Зовлон эзэнгүйднэ гэж. Ухаан тэр оршуулга болоод хүмүүс ингээд одоо төлөө хаглаад ингээд яваад ш тэгээд байгаад байгаа. Тэнд хэн өгүүлэгдээд байгаа юм гээд шагдрал өгүүлэгдээд байгаа.
Ээж биш, шагдар өгүүлэгдэдэг байхгүй тийм багс. Хэрвээ шагдар зогсож ивэл сая зовлон харагдах байсан байхгүй. Ханы алдаа тий. Тэр зовлон эзэнгүүд нь гэдэг. Тэгэхээр зэрэг нөгөө салалт гэдэг үл тэр зовлон хүртэл эзэнгүү болгочдөг. Эзэнтэй зовлончоос учиртай шүү дээ. Тийм учраас бол тийм бас л аюултай юм даа салт гэдэг тэнд байгаа юм. Бол араар тавилттай хаягдаад гологдоод байж байгаа тэр байдал бол ингэж сэтгэлийн маш хүнд гэмтэл шарах өгдөг байхгүй. Хоёр давхар. Эхнийх нь болохоор гашуудлын зэрэгтэй. Тэрний болохоор хайртай одоо нөхрөө те хайртай хүнээ алдчихж байгаа. Энэ бол гашуудлын шарах. Хоёр дахь нь болохоор өөрийгөө алдчихж байгаа. Өөртөө итгэх итгэл, ирээдүйд итгэх итгэл ингээ хоёр давхар шарах үед болохоор маш хүнд байдаг. Тэгэхээр хамгийн түрүүнд эмэгтэй хүн өөрийгөө итгэх хэрэгтэй байхгүй. Гэтэл одоо энэ тохиолдолд болохоор одоо жишээ нь хэрвээ шагдар одоо хайж яваагүй байсан бол те энэ эмэгтэй хичнээн одоо суур өвчин мэдээж байсан байгаа л энэ нас орцсон байгаа ш тэр нөгөө үйлдвэр мөлдөрт ажилладаг гэх те тэгэхээр должин бол магадгүй нас барахгүй байх байсан баг одоо амьдрал дээр те тэгэхээр энэ дээр хамгийн гол нь суур юу нь шагдрын буруу юу должингийн буруу юу гэдэгтэй биш байгаа байхгүй эцсийн дүндээ юу руу очих вэ гэхээр хүн өөрийгөө л таних хэрэгтэй байхгүй хоёр хүн нийлэхдээ өөртөө таньсан хүмүүс би нэгэ таньжил гэр бүл болох хэрэгтэй байхгүй юу? Таны хэлдгээр нөгөө зовлон эзгүүд нь гэдэг шиг би бас одоо хэлж болох юм уу гүм одоо хоёр аавынхаа эсээг өндөрлөж таарах гэдэг. Гэхдээ энэ илүү олонний танил хүмүүсээс их мэдрэмж аваасаа гэсэн үднэс илүү хэлмээр санагдлаа. Юу гэхээр яг одоо энэ кинон дээр гарч байгаа шиг би бол одоо төрсөн эцгээсээ татгалзаж өөр хүнээр агуулсан. Тэр алдраа угаараа өнөөдрийг хүртэл амьдэрсэн. Төрсөн эцгийгээ өнгөрөхөд яг энэ кинонд гарч байгаа шиг өөрөөр нь овглоогүй учраас надад зургийг нь барих эрх нь ч одоо байгаагүй. Тэр үтгийл одоо миний аавгнар шүү дээ одоо миний ясан талын хүмүүс намайг чимний одоо дүүгийн хүүхэд биш гэж намайг одоо яг одоо ажил явдал дээр надлж байсан. За саяхан би одоо бас одоо овглож байгаа алдсан. Одоо ингээл яг одоо салсан хүмүүсийн тэр одоо хорон өршиг нь над дээр байгаа учраас би ямар мэдрэмжийг авсан бэ гэхээр одоо би ямар нэг алдаа энд гэдэл гарахаар за би ингээд амьдралаа эргээд хөөгд бодохоор яана аав юм охин надтай бас чацсан байхгүй одоо яг надтай чацсан охин шүү дээ. Яана алтаад маань одоо би аваатай амьдарч явах хугацаанд бид нар ингээл зургатаар гараад ингээд алтаад маань ямар мэдрэмж байсан болоо гэж би одоо харж байгаа байхгүй. Ямар хүнд байсан болоо, ямар сонирн мэдрэмж дурж исэн болоо. Тэр мэдрэмжийг би одоо илүү ээж хүний хувьд, охин хүний хувьд охиндоо үзүүлэхгүй хичээсэн. Гэхдээ бас л үлийн өрөөрөө болоогүй бас миний тавилангаар. Одоо би хүү дээрээ бас илүү ингээд яг тийм мэдрэмж авчихаараа нөгөө яг салахгүй байхыг хичээдэг тийм үе рүү очив. Тэгэхээр одоо зүгээр базаад бодохоор түрүүн та хэлнэлээ. Энэ бол амьдралаа гэдэг нэвтрүүлэг. Эцсийн бүлэгт хүн дээр очиод тогтно, тэ? Яг тэр хүмүүс яс чанартай ад жаргалтай амьдарч чадсан болов уу гэдэг тийм асуулт үлдэж байгаа юм. Асуулт. Яг ад жаргалтай байж чадсан уу, тэ? Хэний төлөө, юуны төлөө тэгж амьдарсан юм бэ гэж бас бодогдохоор байгаа байхгүй. Энэ бол бас амьдралын нэг хэсэг, миний амьдралын нэг хэсэг байхгүй. Тэгэхээр хэн нэг буруутгахаас илүү, хэн нэг буруу өгөхөөс илүү тэр энэ одоо энэ тээшийг зөвж гаргах хүн байна, бурууж гаргаж байгаа хүн байна. Тэгэхээр илүү мэдэрч ухамсартай бол дараагийн шатанда, дараагийн үедээ үлдээхгүй байх тийм үлийн үрийн таслалт гэдэг юм уу эсвэл ухамсарын тэр таслалыг бас энэ цаг үедээ бас хийх хэрэгтэй юм шиг байна. Тэр нь дахиад л эмэгтэй хүн дээр байх болов уу гэж би илүүтэй боддог байсан. Тэгэхээр хүн амьдрал эргээд дахиад хүнтэй л холбогдно. Тэгээ яг хэний төлөө, юуны төлөө вэ гэдгээл сонголт хийх үрдээ, үйлдэл хийх үрдээ л бодож байгаа хэрэгтэй юм шиг. Одоо ингээл сайн явах санааных энтергээл гой үг байна л да. Гэтэл яг үнэндээ амьдрал биднэрт ямар ч боломж өгөхгүйгээр бидний өмнөөс шийдвэр гаргаа яваад байгаа байхгүй юу? Тийм үү? Гэтэл өнөөдөр бид нар яг хувь тавилангаа мэддэг шийдвэр гаргадаг бол энэ жоохон хүүхдүүд хор тавдраар өвтгөө, тэ бид нар салыг хүүхдүүдэд өнчрүүлье гэж амьдраагүй. Зүгээр би сүүлдээ өөртөө ерөөс бүх юм дээр өөрийгөө буруутгаад ботсон. Юугээ гэхэлэр ерөөсө хэсэг хугацаанд төвч юм уу?
насан туршдаа харамсч амьдрах юм уу гэдэг хоёр сонголтын дээр л ирдэм бил. Тэгэл бид нэр тэр зуурын төвчээрийг гаргаж чадахгүйгээр л салцсан байдаг. Тэгэл одоо ингээд шаналал хүүхдүүдэд бодоод өрөвдөөл ингээд явж байгаа байхгүй. Зүгээр бид нар яриад байгаа хэрнээ бид нар энэ хувь тавилангийн зураг, төөрөг айгүй олон янзаас байна шүү дээ. Карма ч юм уу, шинжлэх ухааны талаас ч юм уу ингээд янз бүрээс шашин талаас ч юм уу ингээд үзээд тахлаар ерөөсөө л бүх юм цаг хугацааны мэдлэл байдгийн байна л гэж би ойлгосон. Тэгвэл ингээ харж ээ суухад хэдүүлээ ингээ бодож ээ суухад ер нь амьдрал дээр харахад хүүхдүүдэд хайчлаа. Багт улаан цором тавданд тий. Яг ясмэн дээр тэр хүүхдүүд муу явдаг шүү дээ. Хараад байгаа тийм ээ. Том болоод ингээл эрдэнэт болоод аав залууд нь хайсан гэлээгээд эртээ нэг залуу дуулаад миний аав намайг хайсан гэхдээ би дуулж яана тэргээл ингээд явдаг шүү дээ. Тэд нар ерөөсөө хохирдгүй юм. Хон энэ одоо гарын 5 уран дээр бол одоо их чинь шинэ байран дээр ажилтан болоод дүүн гайхамшигтай амьдралтай болж байгаа шүү дээ. Хэн хохирдг юм бэ гэвэл шагдрууд хохирдг юм. Хамгийн сүүл 5 хүүхэд ийшээ хараад кино дуусах хүн ойлгохгүй байх юм. Тэ? Хүний үргэдэг тийм бүгдээр хараад кино дуусдаг шүү дээ. Тэгэхээр зэрэг нөгөө гол ялж байгаа, ялагдаж байгаа юм тэд нар хэлдэггүй болохоос тэр хүмүүс их ядардаг юм байгаа. Хүмүүс нэрлэгээр хэлдэг болохоос шүү. Би иймэрхүү байдлаар ямар шийдвэр гарах вэ гэсэн бодлоо. Ер нь хүн гэдэг чинь бол яаж сэтгэн бодох вэ гэдгийг ерөөсөө заадаг байхгүй. Тэгээ яг тэрний дагуу хүн ерөөсөө сэтгэж сурдаг. Жишээл Япон хүүхдийг та ингээ очрлоо шүү гэж заачдаг. Нөөхд насан туршдаа очрлно. Хог хаяхгүй шүүгэл насан туршдаа хогоо түүж амьдарч идэг. А манай Монгол хүүхдүүд яадаг вэ? Заадаггүй. Тийм учраас хогоо хайждаг, очралдаггүй. Тэгж сэтгэцэн, сургацсан. Тэгэхээр ерөөдөө биднээс яах ёстой гэвэл ер нь хүүхдүүдийг багаас нь амьдралын ухаанд ер нь сургах ёстой байхгүй. Зөвөр энэ том модор биш. Ер нь нийгмийн харилцаанд яаж орох ёстой гэдэг. За эрэгтэй хүүхд ерөнхийдөө бол эрэгтэй хүмүүд чинь ямар байдгийг те тестостероно яаж ихсэдгийг, яхаар тестостерондгийн за өрхийн төргүүн байхаар яадгийг уг нь бид заах ёстой. За эмэгтэй хүүхдэд болохоор ч юм бол нөгөө манайхан хатан ухаан гэж нэрлэдэг шүү дээ. За ерөнхийдөө бол эрэгтэй хүнийг хүндлэн тэгн бүх юмд биднээс багаас нь уг заад өгч ёстой юм. Одоо гэрийн хүмүүжил гэж нэг дээр үз ярьдаг байсан шүү дээ, тийм. Зөв хүмүүжилтэй хүмүүс гарч ирэх ёстой. А тэгэхээр ерөнхийдөө тиймэрхүү биднээс зөв сургуульд явуулчих юм бол энийг ер нь нэлээ олон хуваар ер нь бууруулах болцоотой байгаа юм л та. За дахиад эдгчэндээ хэдүүл анхаараа хараа тэхөө. Амьдралын тухай ярьж байна бид нар. Энэ алдартай бүтээлээс үүдээд ярьж байгаа хэрэг. Идрээ, элбгэ гэрийн түрэд. За. Ма, энийг ороо. Сүрмэн нас ч бага байна. Тэгээд ч олон ялах дүүнэртэй. Энд хад хэцүү штэ. Чи ядаж 2 баг дүүгээ бидэнд өгч эхэлт. Их ч nëсгөл. 1 гарын 5 хороноос 2-ыг огтлох гэв. Тийм ч амархан огтлохгүй байх шүү. Хэрвээ чи бидэнд дургүй байвал бид үрчилж авах өөр сайн хүн олж гээ. Манайд хөдөлдөх юм байхгүй. Гарцгаануудаа миний хүү хичээлээсээ давтаж байгаа биз? багш намайг
Хоёр маавцсан чинь аавыгаа санаад байгаа мó та гэсэн. Аава та бүр ирж байгаа мó? Миний хүү энэ мөнгийг ихтэй өгөөрэй. За. Ээжээ та энэ зангаг шагдрахад өгсөн юм. Тийм. Зүгээр л зүүж байгаа. Тэр занганаас аав минь өнөр өнөртдөг юм аа. Бид хоёр дэлгүүрч явж байгаад би та энэ гоё зангаг аваач. Танд лав зохин доо гэсэн чинь аав намайг миний охин том болж дээ гэд унссан. За, та хэрэм юу хийж энэ да? Өнөөдөр гуруулаа сайхан кино үзнэ. За юу. Шинэ кинотой гинэ. Айтахан кино гэхэр нь 3 билет авчлаа. Оо. Ямар гоё зангай вэ? Өнгөн ч сайтах юм байна. За баярлалаа минийхөө. Лодой Дамбага гарын тавар үжилжгээ зохиочод Бангангууд уншсан ярьсан гэлээ. Ингээ юм болж байна, ингээ деталуудаар ингээд хоёулаа том зохиолч. Тэгээ энэ зангаатай хэсгийг ингээд аавынхаа зангааг ингээд хүүхэд нь аваад тэгээ те. Аавыгаа санаж байгааг үзүүлнэгээ тэгээд ярьсан байл дээ. Тэгсэн чинь Бангангууд тэгж ийсэн гэсэн. Ши шууд тийм ээ чулуу шидэд байна. Тэр чулууга хөвөнд бод шидэг гэж. Тэгээд яах вэ гэхээр тэр хүүхэд чинь танд шин зангаа авчирч өглөө гээд аавынхаа зангааг авах хэрэгтэй гэж. Тэр хүчтэй тусах нь дээ тий. За энэ саяын одоо деталуудаас харахад бол зүгээр ингээ харахад нэг юм гарна л да. Гэмшил харуулсал гэдэг нь юу юм бэ? Өөр дөрөө байдаг юм уу? Цаг хугацаа юм уу? Тэгээ өөдөө хайсан ч өөрийн толгой дээр тэгээ тийм л амьдрал дээр бидний гаргаж байгаа ер нь хүн болгоны гаргаж байгаа шийдвэр хэрв нааштай айтаахан бусад хүнд ээлтэй байхгүй бол ямар нэгэн гаргасан шийдвэр болгон таны одоо өөрийн толгой дээр чинь буухлахаас ш өөр хүнийг зовоох, өөр хүнийг жаргах асуудлыг дээр нэг нөлөө үзүүлэхгүй. Ганцхан тэр хайрлалцаж чадаагүй учраас салдган зүв байсан. Магадгүй гэхдээ тэр цаана үлдэж байгаа 5-5 хүүхдийн одоо өнчрөл хаахцал гэдэг юм уу, амьдын хаахцал үүссэн хамт байж чадахгүй гэсэн энэ байдал одоо энэ шагдрыг ерөөсөө ч жаргаасангүй. Тэгээд очисон газраач үлдсэн хүүхдүүддээ ч жаргал өгсөнгүй. Тэгэхээр ер нь хагцал салалт гэдэг зүйл ямар муухай, уруулт гэдэг зүйл ямар муухай вэ гэдгийг л үндсэндээ л нийгэмд гаргаж байгаа байх гэж би бодож байна. Та сургад би танаас уучлаарай нэг масах уу тэг гэж. Та тэр гэрт орж ирээд нөгөө ингээд авгаатайгаа ирээд те хоёр хүүхдийг өргөж авъя гэдээ гардаг штэ. Тэр хоёр нь та нар гарнуудаа гэдээ гараад ингээд шагдар хаагуурын тойроод авгаахан зургийн наагур гардаг штэ. Би байхдаа би бол ягаад ч зургийн өмнө өөрөө үлдээж яхан зогсдог юм байх та. Нуугач гэсэн нулимсаа арчдаг юм болов тэн дээр ягаад та гэд би асуусан байхгүй юу? Та муу тоглож гэлтэй биш. Тэгсэн чинь классрумгаа хэлж ийсэн. Гэмшил харуулс хоёроо нуух гэж өөрөөсөө нууж хурдан гарч байгаа гэж. Нууж байгаа юмны ард ерөнхийдөө ичхүүр байна гэж үздэг коучингийн салбарт. Юунаас юуг нуугаад, юунаас ичээд, юунаас зовоод байна гэдэг чинь тэр хүний яг сэтгэлийн доторх зүйл байгаа байхгүй. Тэгэхээр яг саяны үед болохоор тэр хүн чинь бас гэмшиж харуулсаад байгаа. Гэтээ тэрийг нэгэнт шийдтсэн, нэгэнд өөр эмгтэр рүү явцсан амьдралаа. Одоо гэмшээд харуулсаад явах тэ тэрийг нууж авахаас өөр явах тий. Шагдар дээр барьяа зүгээр. Шагдар гэдэг нэг дүр болоо. За энэ киноны шагдар биш гэж шагдар гэж бодоод байгаа мэддэг шагдар дээр. Яг саяын хэсэг дээр үл шагдрыг яаж харж байна чи юу гэж боддог вэ энэ дээр? Одоо ялангуяа дожжинг нас барсны дараа дүү нарынхаа аав та байх эрхийг
автоматаар хассан омголон шадрын том охиных нь гаргаж буй ааш арын шин. Түүнтэй эв зүг олоцох гээд мөнгө сарвааж бас 2 баг хүүгээ өөр дээрээ авах гээд ядаж буй эцэг хүний гимсэн сэтгэл. Ганц охиныхоо хурмын дээр чөлөөтөө давхаад ирж чадахгүй. Олноос дүлгэнэн байгаа нүүр буруулсан харц. Сайхан хүүхэн хорлоо. Түүний дагар ухаан хоёрын эв зүг олох гээд бид ч жаваа хөөрхөн ирийн өрөвдөлтөй байдлыг хараад шагдар хэмээгчиг жаахан ч гэсэн өмгөөлөх сэтгэл төрдөг юм. Улсууд бол ингэдэг байхгүй юу? Энэ гарын таван хороо киноны хамгийн эмгэлтэй дүр нь болохоор одоо ээж нь нас барчихсан, эцэг нь хаяа авчихсан дэр 5 хүүхэд гэж хардаг байхгүй юу? Тэгэхээр үнэн хэрэгтээ хамгийн эмгэлтэй дүр нь шагдар байхгүй юу? Яг нарийн ажиглаа хараад. Ямар ч баяр баясгал, жаргал, цэнгэл байхгүй. Дандаа нэг айсан хулгасан тий. Тэр 5 хүүхдүүд сүүлдээ байр түрүү хэллээ шүү дээ. Байр майранд ороод ингээд ард түмэн харж үзэж байна. Албан газар нь харж үзэж байна, тийм ээ. Ингээ эдэр бол яг үхэл хагцал бол бас тийм зовлон биш үү хүн болгонд л тохиолддог. Тэгэхээр тэр чинь бас яг нарийн эмгэнэл бас биш болчихж байгаа байхгүй юу? Яг жинхэнэ эмгэнэл бол шагдар дээр харагдаад байдаг байхгүй юу? Дараагийнхаа сэдвээр оръё. Шагдар чи ямар нүрээрээ тийшээ очиж явна? Чи тэдний өмнө ялтай хүн. Инегэрэ. Антаа. За энэ үл яхахгүй миний хамгийн дуртай хэсэг. Миний нулимс гардаг хэсэг, гоё дэг шийдсэн. Гоё байдаг. Тэгээ энийг одоо үр дүнгийн тэрийг ярих яах вэ? Одоо би нэг асуулт та нартай тавья. Амьдралаа гэдэг нэвтрүүлэгт ийм их сэдвийн хүрээнд тийм ээ? Гэр бүлийн одоо сэдвэр ярьлаа гэсэн үг л дээ. Ямар энэ киноны тухай бид нар яриаггүй. Сайн зохиол, муу зохиол, сайн тоглосон муу найруулсан гээгүй. Бидний хамгийн төгс мэддэг төгс уран бүтээл дээр ярьлаа. Тэгээ нэг ийм үг байдгийн гинэ. Үхэл гэж юу вэ гэж нэг сууд хүнээс асуухад ямар нэгэн ухаар л эмзэглэл эргэцүүлээ бодох гэж нүдэн айнахыг үхэл гэж хэлнэ гэж. Ямар нэгэн хүн бол ямар нэгэн эргэцүүлэл эмзэглэл баяр баясгалан дээр тулж очдөг юм байна л да. Аливаа юм бол амьдрал дээр юун дэш байдгийг. Тийм учраас зөвхөн өнөөдрийн бидний сэдв бол гэр бүлийн тухай юм уу хүмүүсийн амьдралын гэр бүлийн ёс зүйн тухай амьдралаа гэж энд нэг одоо нартарууд нэг айл болж хүмүүний хань болж явах тухай л сэдвэрүүд ярьсан гэж үзье. Тэгээ энэ дээр та бүхний сандыг сонсоод нэвтрүүлэг өндөрлөөх үү. Та нарт их баярлж байна. Би яг гэрлээд миний нөхөр миний аз жаргал, миний эхнэр миний аз жаргал гэхээсээ илүүтэйгээр дээгүүр тавьдаг үн цэнтэй зүйл бол бидний ирээдүй болсон үрдийн мөнхийн амьдралыг үргэлжлүүлэх бидний үр хүүхдүүд юм байна гэдгийг одоо энэ шагдар болон шагдрыг хийх гээд байгаа хийцэн байгаа бүх хүмүүс ер нь эцсийн бүлэгтээ 80 90 насны өндөрлөг дээр хүүхэд өөрсөөс нь үүссэн хүүхэд түүнийг өргөж тэтгэж явах чадлагүй болсон үед нь одоо энэ бол шагдар бол чадaltaй байсан үеийнх нь асуудал дээр хүмүүс дүгэн цэгнэлт хийгээд байгаа байхгүй юу? Чадлагүй болно 80 хүрнэ 90 хүрнэ хүний гарт очино. А тэр үед нь тэр аз жаргалдаа өөрөө яаж хандсан бэ гэдгээ бас
киноны хамгийн сүүлд тэр хүүхдүүд тэр өөрөөс нь үүссэн эд эсээс нь үүссэн тэр хүүхдүүдийг яах гэж би хүсэр хаявда тэр хүүхдүүд миний аз жаргал байсан байж тээ гэж ингэж ухаарад тэгээд одоо Монголын нийт гэр бүлүүдэд салалт ямар муухай вэ? Хагцал ямар муухай вэ? Ялангуяа үхлийн хагцлаас илүү амьдын хагцал ямар муухай вэ? Тийм ээ? Хайхрамжгүй, тоомжиргүй байдалд орно гэдэг ямар муухай вэ? Хүүхдүүдийг ямар хэцүү гонигтай амьдрал руу төлөх вэ гэдгийг л одоо өнөөдрийн төвшөнд энэ 21-р зуунд бас харах байхаа энэ киноноос. Амьдралд яг саяны хэсэг болсон байхгүй юу? Би 21 наснда хурим хийж хахад миний төрсөн эцэг яг гадаа нь ирсэн гэлээ. Би тэрийг сүүлд сонссон. Миний төрсөн эцэг болохоор намайг өсгөөгүй. Тэгээд яг хурим хийж хахад ирээд за би ч одоо ямар нүрээр орох вэ гэд бутсан гинлээ. Тэгээд би ингээд энэ сингл ээжийнхээ амьдралаар ингээд айгүй олон жил амьдарч уйлж дуулж явхдаа эцгээ айгүй зүгтэг байсан, айгүй гомддог байсан тий. Хэрвээ миний эцэг миний хажууд байсан бол надад тусалсан бол би ингэж явахгүй байх байсан даа гэж боддог гэсэн. Яг үүндээ бол би хохирогчийн дүртэл тоглоод байсан л да. Гэхдээ эндээс одоо юу харагдаад байна гэхээр одоо наран туяа сэтгэл зүйчийн хэлдгээр яг л үнэн байхгүй. Хүн эцсийн дундаа яг л үр хүүхдийнхаа төлөө байх хэвээр. Насанд хүрсэн хүмүүс лаагаа иднүү, луунгаа иднүү, салнуу, нийлнүү, секснүү хамаагүй. Эцсийн дүндээ хүүхэд төрүүлсэн бол тэр хүүхдийнхаа ад жаргалын төлөө, тэр хүүхдийнхаа боловсролын төлөө, хөгжлийн төлөө эцэг эх хоёрлаа л үүрэг хариуцлага хүлээх ёстой гэдэг юм дээр л бүх юм цэгдэр очих болов уу гэж бодож байна. Салалтын одоо хамгийн том хохирогчд бол үнэхээр хүүхдүүд байдаг. Тэгэхдээ та түрүү хэлсэн хизээлт салсан хүүхдүүдийн хүмүүсийн хүүхдүүд нь одоо муу явдгүй харин ч сайн явдаг. Яг судалгаа гаргуул энэ бас л зөрүүтэй ч юм уу эсвэл баг дүүцхэц тоо гарах л байх л та би одоо сайн мэдэхгүй байна. Би бол зүгээр хувь хүнийхээ хувьд эмэгтэй хүний хувьд юу гэж харддаг вэ гэхээр хамгийн том хохирогчд нь мэдээж хүүхэд. Гэхдээ хүүхэдтэй эрэгтэй хүүхэд гэж харддаг. Эцэггүй өссөн, аавгүй өссөн эрэгтэй хүүхэд ямар ч одоо амьдралд одоо амьдралын наад захын ухаан байхгүй. Амьдралыг авч явах наад захын мэдлэг байхгүй. Эмэгтэй хүнийг хайрлах одоо тэр чинь гэр бүл үүсгэх эцэггүй өссөн учраас хамгийн том уул нураад унтсан учраас тэр хүүхэд ийм өөрөөрөө эцэггүй хүүхдийн толгой том гэдэг шиг их тийм дураараа өсөж магадгүй өнөөдрийн энэ бидний яриад байгаа олон шагдруудын нэг нь одоо нилээдийг тэр эцэггүй одоо эрхтэй хүүхдүүд гаргадаг гэж бод. Бид бол одоо хэнийг ч шүүх хэрэггүй, эрэхгүй. Бид эцэг ихээ энэ амьдралыг ч шүүх эрэхгүй. Гимшил баярын хамгийн одоо эцсийн цаг бол миний хувьд цаг хугацаа л байгаа. Цаг хугацаа л байгаа. Өөр юу ч шүүхгүй. Ер нь бол яг нэг эцэг хүний нэг үүрэг роль гэж юм яриад байдаг шүү дээ, тийм. Тэрэн дээр болохоор ч юм бол одоо юм байна нөгөө төрөж яриадсан хүүхдүүдэд асар хамгаалах. Ирээдүйн амьдралд нь бэлтэх. Одоо өөрөөр нэг тэр яаж тийм туулан агнах уу гэдэг зааж өгөх ёстой. Тэгээд эцэгхээсээ холцсны дараа тэр яаж амьдрах уу гэдгийг зааж өгөх ёстой. Тэгээд тэр нь болохоор ч юм бол нөгөө хүүхдүүдийн хувьд бол ерөөхдөө бол нөгөө жинхэнэ үлгэр жишээний яваад байдаг. Тэгэхээр одоо охин хүн ч гэсэн ингээл аав нь болохоор ч ер нь анхных нь харил явж байгаа шүү дээ. Охтууд бол ер нь аавд ухаангүй харьдаг. Тэгчээд ерөөхдөө бол том болсны дараа ер нь сайн аав байх юм бол тэр яг аавтахад төстэй хүн хайгаад ингээ явах гээд байдаг. Тэгтэл тэр нөгөө идеалын нураагаа ачиж байгаа юм. Эр хүн гэж юу байхаа ёстой гэдгийг нь идеалын нураацсан. Нөгөө хүн ч одоо юу байхаа мэдэх болчтой. Эрэгтэй хүүхдийн хувьд бол муу адил. Эр хүн гэж ямар хүн байх ёстой, амьдралаа яаж авах ёстой гэсэн одоо үлгэр жишээ байсан чинь нурчж байгаа. Тэр нэрэн чинь ирээдүйд ямар өр хүн болохоо мэдхээ болчтой. Өөрөөр тиймэрхүү одоо ингээд хүмүүс ашиглах юм бол ер нь нийгмийг тэрээр ингээд нураана л гэсэн үг. Тэр эцэг хүн бол ер нь бол болцлог бол хүүхдүүдийн төлөө маш одоо тийм төгс төгөлдөр дүрийг бүтээх гэж ер нь л амьдарч л байх хэрэгтэй. Тэгэл ерөөдөө сайн эцэг байх хэрэгтэй. Одоо ихээ яаж тийм эхнэрээ яаж халамжилдаг вэ гэдэг бол нүдэн дээр нь харуулж явах хэрэгтэй. Хүүхдүүдээ ер нь бол ингээд үлгэр дуурайл явж л байх хэрэгтэй юм л да. Тэгээ болж өгвөл тэгэл хүн хүүхдлээ хүүхдүүдийн дэргэдэл ингээд үлгэр жишээ байгаа л явж явах хэрэгтэй. Хүүхдүүдээ хамгаалал, туслал. Тэгээ түрүү ярьжлаасан да. Аа маань байсан бол намайг нэхгүйсэн гэд. Үнэхээр яг тийм л дээ. Нөгөө эцэг хүн зайшгүй байх хэрэгтэй. Тэгтэл харамстай ингээд манай эрчүүд маань ингээд яахан зэрэг өгчдөг тийм 60 өрөөгөө. Би бол өстэй. Бүрээ таны ихнэр гэсэн мундаг хүн гэж боддог шүү.
Ягаад гэвэл таас 70 дунаг сэл кино монод ягаад яруу найраг шүлэг мүлэг ингээл танд олон ч хүүхэн захаа өгсөн байт юм л шүү дээ. Сургаас тэгэд өдөө хүртэл ингээд ихнэр ч аваа явуулсан мундаг байхгүй юу. Тэгээ би тэр должин талбартай ганцх юм уншаад өгчээ. Ер нь тэгээд дурвал сэтгэлийн хөдөлгөөн төвчээр бол түүний цоож гих маягийн далайлгалтаар шагдар шиг джентльмен ирчүүдийг нунж дороо эмэгтэй хүн олон жил хажуудаа аргамжинд гэдэг хэцүү. Тиймээс ийм тавилан хүлээсэн хүүхнүүд Жек Лондонгийн саран хөндий зохиод гардаг нэгэн бүсгүйгээс санаа авахд гэмгүй. Архин дуртай, ажил төрөлгүй, унхаа муутай олон арван ирчүүд ихнэртэй хаягдсан гашуун түүх бий. Монгол огт бүсгүйчүүд ингэж хувцлагдсан. Үүнийг кино урлагийн хүч гэж хэлэх үндэстэй. Та нартайгаа санд бодлоо сольж намайг хөтлөгчөөр өрсөнд 24 дугаар телевизийн хамт олонд баярлалаа. Өөрөө бас манай ханы тухай ярьж байна. Хүний амьдрал янз янз байдаг. Би одоо хантайгаа танилцсанаас одоо хүртэл 53 жил болж байгаа. 53 жил болж байна. Тэгэхээр одоо нэг олон жил болчиход одоо гэр бүлийн салалтыг шүмдлээд байгаа гэж өмнөөсөө би яриаггүй. Энэ өнөөдрийн бидний ярьсан сэдв бол амьдрал учраас хүн өөрийнхөө өнцгөр төлөж аавна гэж. Энд бол би одоо тэр нь буруу, энэ ийм тийм ийм байна уу гэж бодохгүй. Ганцхан нэг хэлий би зохиолч хүний хувьд, сэтгүүлч хүний хувьд, өдийн насны хүний хувьд бол би ганцхан юмыг яхарахгүй боддог. Би хүүхэд өлсөх, өнчирсэн хоёрыг хараад, нулимс хараад харж чаддаггүй. Тийм учраас би тэдний талд бол бат байна. Ийм сайхан амьдрал дээр хүүхэд нүдний өлсөөд нэг хүүхдүүд явж идэг ш. Хөөхгүйд 5 цаас авд. Одоо нэг бас нэг ээж аав нь яатсан дээ нэг тийм хүүхдүүд дайн бол ондоо зүйлээ. Зод турхан ондоо зүйлээ. Өвчин одоо юу гэдэг өвчин эмгэл ондоо зүйл. Тэгэхээр би бол тэрийг тийч чаддгүй учраас ямар ч байсан миний ганцхан сэдв бол хөхтийг амлан байх ёстой доо гэж боддог хүний нэг. Өдийн насны шин байж магадгүй. За ингээд амьдралаа гэдэг бодлоор хэсүүлтэй хамтаас үзэгчтэй баярлалаа, та бүхэндээ баярлалаа. Та бүхэнтэй зохиолч Хүрөөзөр хамт баярлалаа. Энэ өдрийг олон хөтлөгчид хөтлөх байх. Тэгээд энэ удаагийн хөтлөгчөөр би оролцсондоо туйлын бэлгшээж байна. Баярлалаа та бүхэнд.